За одоо эхэллээ шүү. За манай хамт олон 4 дахь бүтээлээрээ яагаад өвлөг гөрүүлийг сонгож авсан бэ гэхээр одоогоос 3 жилийн өмнө бид нар Монгол орноороо аялцгаая гэд соёлын өдөрлөгийг зохион байгуулжсэн. Энэхүү өдөрлөгт маань Монгол Солонгос хүүхдүүд маань оролцоод манай Монгол орны говь нутгаар аялсан байгаа. Тэгээд энэ үед бид нар болохоор сургалтынхаа явцаж Монгол орныхоо говь нутгийн талаар танилцуулаад мөн говь нутгийн маань хүрсэн дороос өлөг гөрүүлийн олдврууд олдож байсан юм аа. Манай Монгол орн бол өлөг гөрүүлийн үлгий их нутаг юм гэдгийг танилцуулсан. За тэгэхэд хүүхдүүдэд маань яаж хайлаж авсан бэ гэхээр Монгол хүүхдүүдийн маань нүдэнд яг л бид нар нэг Чингис хаан гэж ярихаар ингээ багтдаг, омгшдаг тэр омгшил шиг тийм омгшил яг ингээ нүдэнд нь гэрэлтжсэн. Тэгээд ээжээ энэ өлөг гөрөл чинь манай Монгол орноос олдсон юм биш үү? Бид нар чинь ийм гоё их оронтой юм биш үү гэд яг Монгол орноос ороо бахархах өөрхийн тэр хайртай дуртай тоглодог тоглоом нь их орноос нь ингэж олдсон олдвор байсан гэдгийг мэдээд бол маш их тэгэж омгорхож бахархаж байсан. Нөгөө талаар солонгос хүүхдүүдийн маань хувьд яаж хүлээж авсан бэ гэхээр ээжээ би энэ одоо өлөг гөрөлийн үлгийн нутаг болсон Монгол орн руу аялмаар байна гэж хүлээж авчихсан. Тэгээ эндээс бид нар юуг ойлгосон бэ гэхээр яг одоо альпа үеийн хүүхдүүдэд бид нар эх орноо таниулах одоо эх орноо хайрлах сэтгэлгээгийг суулгахад өлөг гөрүүлийг одоо сонгож авах нь хамгийн чухал юм байна гэж бодоод 4 дахь бүтээлээрээ өлөг гөрүүлийг сонгож авсан байгаамаа. Миний хувьд гэх юм бол би 8 настай, 2 настай, 2 охинтой. Тэгээд анх өлөг гөрүүлийг ном карт ингээд өлөг гөрлийн бүтээлийг хийхээр сонгож авчаад ярилцчихсан бид нар. Тэгэхэд болохоор за өлөг гөрөл гэхээр арай хөвгүүд илүү дуртай байх болов охтууд яаж хүлээж авах вэ гэдэг дээр айгүй их санаа зовжсэн. Тэгээд мэдээж туршилт хийгээд охин дээрээ авчирч өгөөд өлөг гөрөлийнхаа номны талаар үзүүлэхэд бол манай хүүхэд аль хэзээний өлөг гөрөлийн талаар мэддэг. Энэ ингээд өлөг гөрөл бол ингээ Монгол орноос олдсон шүү дээ гэдгийг ярихыг сонсоод бид нар буцаагаад одоо Монгол хүүхдүүдэд зориулаад Монгол эх орноос олдсон гэж өлөг гөрөлөдөр ном бүтээл хийх чинь гэхэд маш дуртай хүлээж авсан. Тэгээд одоо бол ээжээ номчин хязаа гарах юм бэ? Хурдан гаргаач. Би ангийнхандаа очиод энэ өлөг гөрөл бол манай эх орн миний Монгол орноос олдсон гэж чиж үзүүлмээр байна. Би одоо найзуудтай хэлцэн байгаа гэд айгүй их хүлээлттэй байгаа. За тэгэхээр яг өлөг гөрөлийг Монголоос олдсон гэдгийг сонсоод тэнд манай сургалтанд суужсэн Монгол хүүхдүүдийн маань нүдэн дөрвөр гэж амар гялцчихсан. Тэгэхээр би та бүхнийг яг номоо хүлээж авсныхаа дараа тухайн өлөг гөрөлийн талаар уншаад хаанаас олдсныг сонсдоо Монгол гэдэг үгийг сонсоод хүүхдүүд маань ямар тийм реакц гаргах нь, яаж хандах нь тэр алганы маш сайн ажиллаарай. Тэгээ бооч өгөл бичлэг хийгээд бас бидэнд явуулаарай гэж хүсэж байна. Баярлалаа. Лидер ном бол ертөнцийг харах цонх.